Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөл энэ сарын 8-нд хуралдаж, Монгол Улсын их сургуулийн 17 салбар сургуулийг 4 факультет болгон өөрчлөх шийдвэр гаргасан ба. Чухам ямар учраас ийхүү сургуулиудыг цөөлж бүтцийн шинжилт хийх болсныг тодрууллаа. Асуудлын гол нь салбар сургуулиудыг цөөлөхөд биш юм. Асуудлын гол нь нэгдүгээрт бол их сургуульд оновчтой, үр ашигтай тогтолцоо бий болох явдал. Энэ бол нэг. Гэхдээ энэ бол гол зорилго биш. Энэ бол гэхдээ хамгийн түрүүчийн нэг зорилго мөн. Хоёр дахь одоо хамгийн гол зорилго бол энэ шинтгэлийн хамгийн гол зорилго нь оюутнуудад тодорхой хэмжээний мэдээлэлтэй, мэдлэгтэй мөн туршлагатай өргөн хэмжээний сонголт олох явдал. За энэ оюутнууд сонгоно гэдэг нь бол юу гэсэн үг вэ? Зэрэг оюутнууд одоо бол манайд бол оюутнууд мэрэгчлээ хичээлүүдээ багшаа сонгох, солих, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Нийтдээ бол бакалаврын төвшөнд 120 кредит авснараа бол бакалаврын боловсрол эзэмшиж авч байна. Түүний эхний 24 кредит нь ерөнхий боловсролын хичээлүүд байна. Энэ хичээлүүдийг заавал үзэх ёстой хичээлгээд заасан байна. Оюутан сонголт байна. Тэнхимдээ орохлоор зэрэг тэнхимийн багш нар нь өөрсдөө хөтөлбөрөөр боловсруулдаг, өөрсдөө хичээлээ заадаг, багш оюутнууд тэнд мөн сонголт байхгүй. Тэгээ энд бол хамгийн гол нь шинэ өөрчлөлтөөр бол энэ бүх бол сонголтын систем гэж хэлдэг. Дараагийн нэг юм энэ сонголтонд орсноор оюутнууд багш нар одоо тэнхим багш нар одоо яах вэ гэхлээр зэрэг нэгдүгээрт бол яаж оюутан хичээлдээ суулгах вэ гэсэн. Оюутан тэрийг чинь үзэж харж байгаа тийм хичээлээ чинь тодорхойлтуудыг харж агаад би энэ сууя, би энэ зүйл суухгүй, шийдэх байхгүй. Тэгэхээр багш яах вэ? Оюутан суулгах хэрэгтэй болно шүү дээ. Оюутан суулгахын тулд багштай яах вэ? Хичээлээ сайжруулах хэрэгтэй байхгүй. Хичээлээ аль болохоор өргөн хүрээтэй, аль болохоор шинжилгээний олдын өнөөгийн сүүлийн үеийн олд амжилтанд суурсан тийм хичээл санал болгох хэрэгтэй. Магадгүй хэд хэдэн багш нар нийлээд хичээл заах юм шүү дээ. Яг тэгэхээр ихэвчлэн эрдэмтэд тодорхой асуудлаар төвлөрсөн судалгаа хийж идэг. Тэгвэл нэг хичээл дээр тэр асуудлын шинэ онлын хичээл гэх юм бол тийм үү тэр асуудлын тодорхой асуудлыг тодорхой багш нар илүү сайн мэддэг байж болно. Хэд хэдэн багш нар нийлээд хичээл хийж болно. Дараагийн нэг юм эхний 2 жилдээ оюутнууд бол ерөнхий энэ одоо бүх өргөн боловсролыг эзэмшиж явж байгаа. 3 дугаар курс юм уу 2 дугаар курсын төгсөлт юм уу эсвэл 2 дугаар курсын хагастай одоо мэрэгчлээ сонгоно. Багш нарт бол одоо нэг юм бол энэ бол оюутан миний хичээлийг сонгоосоо гэдэг юм байхгүй байхгүй. Тэгтээ тэргүй 30 оюутан тэнд ороод ирж байгаа. Тийм учраас багш бол би юу гэж харж байна? Би түүнийг л зааж байгаа байхгүй. Түүнээс биш түүнийг нь сонгож байгаа юм ерөөсөө байхгүй. Ийхүү бүтцийн шинжилт хийснээр оюутнууд өөрийн суралцах хичээл болон хичээлээ заалах багшийг өөрсдөө сонгох боломжоор бүрэн хангагдах юм байна. Мөн сурагчид 10 жилийн сургуулаа төгсөөд ихтэй сургуулийг мэрэгжил биш Монгол Улсын их сургуулийг сонгож орж ирнэ. Өөрөөр хэлбэл 1-2 дугаар курстэй ерөнхий эрдмийн хичээлийг сонгож суралцж байгаад 2 дугаар курсээс эхлэн нарийн мэрэгжил буюу өөрийн сонгож суралцах мэрэгжлийг сонгох боломж нэгдэж байгаараа илүү давуу талтай гэлээ. Ер нь бол өндөр хүчтэй орнуудын ихтэй сургуулиуд яг л ийм жишгээр оюутнуудаа суралцуулж хичээлээ заадаг талаар албаныхан ярьж байгаамаа. Оюутнууд бол Монгол Улсын их сургуулийн бидний бодож байгаагаар бол байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааныг нэр нь ямар байх нь гол биш тийм үү? Байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааныг хамарсан тэр том сургуульд оюутнууд илж байна. Оюутан ангид орохгүй, оюутан мэрэгжилд орохгүй, оюутан тэр сургуульд л ийсэн. Ингээд жил хагас юм уу 2 жил сурсныхаа дараа оюутанд анги байхгүй шүү дээ тийм үү? Оюутнууд хаана тэндэл суулцсан. Хамаагүй их нийгэмших боломж олдно оюутнуудад. Одоо бол нэг 30 хүн 4 жил хамт явж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ үед бол дараагийн нэг зарчмын ялгаа нь бол энэ хичээлүүд энэ мэрэгжлийн бус гэдэг хичээл байхгүй болчих жоох байхгүй. Үзээд одоо оюутан бол нэгдүгээрт бол энэ тодорхой хэмжээгээр энэ байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны өргөн боловсролтой болчихно. Түүний дараагаар бол оюутан энэ би аль салбарт нь надад илүү сонирхолтой байна. Би аль салбарт нь илүү амжилт гаргамаар байна гэдэг. Харчин туршлагатай болж байгаа байхгүй. Мэдлэгтэй туршлагатай. За үүний дараа бол оюутан мэрэгчлээ одоо сонгодог.
Монгол Улсын их сургуулийн үйлдвэрчний эвлийн нэгдсэн хорооны дарга Чойсон багшийн мэдээлж байгаагаар удирдах зөвлөлийн шийдвэр гинт гарсан багш нараас ямар нэгэн санал сонсоогүй мөн удирдах зөвлөх хуралдсан өдөр багш нарын ихэнх хувиа санал авахд ихэнх хувь нь энэхүү бүтцийн шинжилтийг хүлээн зөвшөөрөөгүй гэж мэдээлж байгаамаа. 11 сарын 7-нд МУИС-ийн багш нарын Facebook группээр удирдах зөвлөлийн хурлын тогтоолын төсөл тарсан байгаа. Гэтэл одоо удирдах зөвлөл хуралдаагүй маргааш нь хуралдах ёстой байсан. Энэ нь одоо тогтоолд зааснаар бол Монгол Улсын их сургуулийн нэр бүхий 10 сургуулийг татан буулгаад оронд нь 4 сургууль байгуулна гэсэн байгаа. За тогтоолтой холбогдуулаад бол хамт олон байр сууриа илэрхийлж эхэлсэн. Бидний одоо санаж удаж явж байгаа зүйлийг бидний хамт олонны байр суурийг захиргаанд уламжилж өгөөч гэдэг хүсэлтийг бол тавьсан байгаа. Энэ одоо хүсэлтийг нь уламжлахын тулд бид 8-ны өдрийн өглөө одоо ажлын хагас өдрийн дотор 312 багшаас санал асуулга авсан. Бүтцийн өөрчлөлтийг сайтанд тавигдсан хувилбараар нь дэмжиж байна уу гэсэн. Ингээд бол одоо 304-5 хүн нь бол бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна гэсэн бол үлдсэн цөөн тооны хүмүүс нь бол дэмжиж байна гэсэн. Гэхдээ эсэргүүцэж байна гэж хариулсан хүмүүс нэг зүйлийг бол онцолсон байгаа. Тэр нь юу вэ гэвэл яг одоо энэ сургуулиудыг татан буулгаад хамт олонны зөвлөлийг нь үгүй хийгээд босоод тогтолцоотой болоод тэр 10 сургуулийн оронд хуулийн, бизнесийн, нийгэм байгаль хүмүүнлэгийн ухааны, хэрэглээний шинжилгээ ухааны гэдэг 4 нэртэй сургууль байгуулахыг бол одоо бид нар эсэргүүцэж байна. Тэрнээс биш бүтцийн өөрчлөлт хийхийг бол зарчмын хувьд бол дэмжиж байна л гэсэн юм хариулт өгсөн байгаа. Эсэргүүцлийн тухай асуудал. Тэгэхээр их сургуулийн бүтэц зохион байгуулалтын асуудал бол зөвхөн их сургуулийн удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал. Удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал. Их сургууль бол өөрөө хоёр талтай байхгүй. Нэгдүгээр их сургууль одоо корпорацийн хувьд эдийн засаг хөрөнгө мөнгөтэй байгууллагын хувьд энийг нь бол их сургуулийн удирдах зөвлөл гэдэг. Нөгөө талд нь их сургууль эрдмийн байгууллага тийм үү? Эрдмийн байгууллагын хувьд бол өөрөөр хэлбэл ямар хичээл заах вэ? Тэр хичээлийг хэн заах вэ? Хэнд сурах вэ? Хэнийг элсүүлэх вэ? Энэ бол их сургуулийн багш, эрдэмтэд багш нарын мэддэг асуудал. Тэгэхээр зэрэг их сургууль ямар сургуультай байх вэ? Ямар бүтэц тогтолцоотой байх вэ гэдэг бол юунд бид инвестмент хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуудал. Энийг мэддэг асуудал нь удирдах зөвлөл. Тийм учраас энэ эрх мэдлийг хуулиар удирдах зөвлөлд өгсөн нь уусаа учиртай. За, оюутнууд багш нар тодорхой хэмжээний эсэргүүцэл гарлаа. Төсөл бол удирдах зөвлөл эхлээд хэлцсэний дараа, удирдах зөвлөл тодорхой хэмжээгээр шийдэл хийсний дараа мэдээж бид багш нартайгаа тэр шийдлийн дагуу ярилцсан. Гэхдээ энэ асуудал өмнө нь их сургуулиудаар яригдж байгаагүй гинт гарч иж байгаа зүйл гэхээр огт тийм биш. Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа сургуулийн нэг Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургууль орж байгаамаа. Олон улсын харилцааны сургуулийн оюутнууд бид энэ мэргэжлийг сонгох гэж 2-3 жил бэлтгэж байж энэ мэргэжлийг болон энэ сургуулийг сонгож орж ирсэн. Тиймээс олон улсын харилцааны мэргэжилтэн болж төгсгөөс гадна Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгсгөх нь бидэнд чухлаа. Тиймээс олон улсын харилцааны сургуулаа хэвээр авчуулдгийг хүсэж байгаа юм байна. Ерөнхийдөө л олон улсын харилцааны сургууль гэдгийг л авч үлдэх сонирхолтой байна. Яг манай оюутнууд бол нэг 500 оюутан байгаа гэж бодоход бол ерөнхийдөө харилцааны сургуулаа бол нэг 80-90% нь бол сургуулаа авч үлдэнэ. Бид нар байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд сурах гэж орж ирээгүй л гэсэн нэг байр суурьтай байгаа. Одоо бол хэрвээ энэ асуудал яах юм бол оюутнууд өөрөөр хэлбэл олон улсын харилцааны хөтөлбөр бол тэндээ үлдэнэ. Энэ хөтөлбөр бол хэвээрээ үлдэнэ. Энэ бол бидний аягүй сайн хөтөлбөрүүдийн нэг. Гэхдээ одоо тэр багш нар нь энэ хөтөлбөрийн эзэн байхаа болно. Энэ хөтөлбөрт эдийн засгийн сургуулийн тэнд боловсрол эзэмсэн хүмүүс, хуулийн сургуулийн ч юм уу, нийгмийн ухааны сургуулийн улс төр судлалын ч юм уу, мөн үндсэн өөрийнх нь хөтөлбөрийн хүмүүс ч тийм үү, хичээл заах боломжтой бол оюутнууд эндээ сонгогдсод байгаа. Оюутнуудад хамаагүй илүү сайн шийдэл. Оюутны эцэст бол олон улсын харилцааны сургуулийн диплом биш, Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөр биш, олон улсын харилцааны тэр мэргэжилтэн болдог гэсэн үг.